Сүхбаатарын ба цэргийн гавьяаны улаан туг байлдааны гавьяаны одонд Монгол улсын дотоод хэргийн их сургууль. Сүхбаатарын ба цэргийн гавьяаны улаан туг байлдааны гавьяаны одонд дотоод хэргийн их сургууль нь аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын мэрэгсэн алба хаагчдыг 91 жилийн турш бэлтгэж ирсэн дээд боловсролын тогтолцоонд өргөмөц байр суурьтай Монгол улсын ууган дээд боловсролын сургалтын байгууллагын нэг билээ. Их сургуулийн алсын хараа, шудраг усыг дэлгэрүүлэгч Азийн тэргүүлэгч их сургуулийн жишигт хүрнэ. Эрхэм зорилго, нийгэм шудраг усыг тогтоох чин эрмэлзэл, төлөвшил бүхий иргэнийг бэлтгэх аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын мэдлэг оюуны төв байна. Дотоод хэргийн их сургууль нь хөгжлийнхөө түүхэн хугацаанд аюулгүй байдлыг хангах, хууль зүй, дотоод хэргийн салбарын 60 гаруй мянган албан хаагчийг бэлтгэн мэргэжлийн хүний нөөцөөр хангаж ирсэн билээ. Төгсөгчд маань эх орныхоо өнцөг булан бүрт гэмт хэрэгтээ тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Монгол улсын хэлийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжилэн магдлах, гамшигтай тэмцэх, авраг хамгаалах үйл ажиллагааг нэр төртөө гүйцэтгсээр ирсэн. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал, улсын хэлийн халдашгүй дархан байдал, аюулгүй байдлыг хангах хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын байгууллагын мэргэжсэн хүний нөөцийг дасралтгүй бэлтгэж ирсэн гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1984 онд байлдааны гавьяаны одон, 2014 онд цэргийн гавьяаны улаан тугийн одон, 2024 онд Сүхбаатарын одонгоор тус шагнасан байдаг. Бүрэлдэхүүн болон харьяа сургууль, институт. Дотоод хэргийн их сургууль нь эрдэм шинжилгээний хүрээлэн, удирдлагын академи, цагдаагийн сургууль, дотоодын цэргийн 804-р анги, хэлийн албаны сургууль, хэлийн цэргийн тэг 345-р анги, онцгой байдлын сургууль, Галтүмбэр унтраах аврах 83-р анги, сургалт судалгааны 403-р анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, шинжилэн магдлах ухааны сургууль, эрх зүй нийгмийн ухааны сургууль, ахлагч мэргэжлийн боловсролын сургууль, ахлах сургууль, гадаад хэлний институт, биеийн тамир албаны бэлтгэлийн институт гэсэн бүрэлдэхүүн болон харьяа 12 сургууль, институт, бусад албадын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторийн болон докторийн дараах шаталсан сургалтын 50 гаруй хөтөлбөр хэрэгжүүлж 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагаа явуулж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн нь хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, түүнийг шийдвэрлэх, санал зөвлөмж боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, судалгааны үр дүн хэрэглээд нэвтрүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхлэх үндсэн чиг үүрэгтэй. Удирдлагын академи нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах албан тушаалтныг үе шаттай бэлтгэх, давтан мэрэгшүүлэх сургалтыг явуулж байна. Цагдаагийн сургууль нь гэмт хэрэгтээ тэмцэхэд хүний эрх төвтэй хуульч ажиллагааг эрхэмлсэн, ёс зүйн өндөр төлөвшөлтэй хүний нөөцийг бэлтгэж, цагдаагийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн давтан сургалт, тэдгээрийн нийтийн хэв журамыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтээ тэмцэх үйл ажиллагаанд шалгарсан туршлага, ур чадварыг сургалтын хөтөлбөртөө тусган сайжруулан ажиллаж байна. Хэлийн албаны сургууль нь хэл хамгаалах байгууллагын эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн Монгол улсын хэл хамгаалалтыг зохион байгуулах мэдлэг, ур чадвартай, үндэсний эх оронч үзэлтэй, цэргийн хэргийн өндөр боловсролтой хэлчин офицер бэлтгэх, мэрэгшүүлэх, давтан сургах чиг үүргийг хэрэгжүүлэн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль нь хүний эрх, шудраг ёс, хуулийг дээдэлсэн захиалагч байгууллагын эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэрэгшүүлэх, давтан сургах, эрдэмжүүлэх чиг үүрэгтэйгээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Онцгой байдлын сургууль нь Монгол улсын гамшигаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амыг аюулгүй амьдрах ухаан сургах, гамшигаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах чадвар эзэмшсэн цэрэг эх оронч, хүний эрх, эрхэм чанарыг дээдлэн хамгаалдаг албаны ёс зүй, цэргийн хэрэг, бие биелдар, сэтгэл зүйн өндөр төлөвшөлтэй онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан тактикийн төвшний хүний нөөцийг бэлтгэх, мэрэгшүүлэх, давтан сургах, эрдэмжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Шинжилэн магадлах ухааны сургууль нь эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх,
зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүх шинжилгээний байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангасан шинжлэх ухааны тусгай мэдлэг мэрэгжил эзэмшсэн хүний нөөцийг бэлтгэх, эрдэмжүүлэх, мэрэгшүүлэх, давтан сургах чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эрх зүйн нийгмийн ухааны сургууль нь эрх зүйн мэдлэгтэй, хууль хэрэглэх чадвартай, хүний эрх чөлөө, шударга усыг дээдэлдэг, ёс зүйг эрхэмсэн чадвар бүхий эрх зүйч мэрэгжлийг бэлтгэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Ахлагч мэрэгжлийн боловсролын сургууль нь хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, онцгой байдлын байгууллагын мэрэгжлийн ахлагч бүрэлдэхүүн болон дээд боловсролтой албах хаагчдыг офицероор бэлтгэх сургалтыг зохион байгуулдаг. Тус сургууль нь 2021 оноос хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа, сургалт үнэлгээ судалгааны институттай хамтран мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, мэрэгжлийн ур чадвар эзэмшсэн иргэний төвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах журмын дагуу төгсөгчдийн мэдлэг ур чадвар, мэрэгжлийн төвшинг үнэлж, гэрчилгээ олгож байна. Ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд явагдахаас гадна сурагчдад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, цэрэг их оронч үзэл төлөвшүүлэх, эрүүл чирэг бие бэлдартай болгоход чиглэсэн нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Гадаад хэлний институт нь олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр гадаад хэлний мэдлэгтэй, хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын хүний нөөцийг бэлтгэх чиг үүргийг хэрэгжүүлэн англи хэлний A1, B2 төвшөнд, Оксфордын их сургуулийн EAP хөтөлбөр, мэрэгжлийн гадаад хэл, хятад хэлний анхан, дунд, гүнзгий төвшний сургалтыг Монгол улс дахь күнзийн хүрээлэнгийн хөтөлбөрөөр орос хэлний сургалтыг анхан, дунд төвшөнд тус сургалтыг явуулж байна. Биеийн тамир албаны бэлтгэлийн институт нь нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, алба хаагч суралцагчдад цэргийн биеийн тамир, биеийн хүч хэрэглэх, гардан тулааны техник, тактикийг эзэмшүүлэх, бие бэлтрийг хэрэгжүүлэх болон эрүүл ахуйн сургалт зохион байгуулдаг. Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаантуг, Байлдааны гавьяаны одонд Монгол улсын дотоод хэргийн их сургууль нь эх орныхоо тусгаар тогтнол, улсын хөлийн халдашгүй дархан байдлыг хангах, ард түмнийхээ амар амгалан сахиулах эрхэм үүргийг нэр төртэй хэрэгжүүлж, боловсролын чанарыг Азийн жигшигт хүрэх зорилт дэвшүүлэн, доктортой хөгжлийг эрхэмлэн ажиллаж байна.